Өнөөдөр бид та бүхэнд Монгол тохиолдсон эвгүй явдлууд 41 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Таныг бав хахад танд төсөөллийн найз гэж байсан уу? Өнөөдөр бид хүн бүхний багын дурсамжид нуугдсан байдаг төсөөллийн найзын талаар болон Дорнод аймагт найзуудаараа аялж яваад тохиолдсон хачирхалтай явдлуудын талаар ярилцуулнаа. Тухлан суугаад таалан сойрхно. За, юу яцхан guys? Ойрд хідүүлээ Монгол тохиолдсон явдлаа үргэлжлүүлээгүй юм байна. Өнөөдөр хідүүлээ үргэлжлүүлэх болно 41 дахь дугаар уу те. Хөөхөн явсан байна. Бидний одоо хүртэл уншаагүй цоошин дажгүй түүхүүд ер нь бол бай шүү. За тэгээ шууд ихлүү. Эхний түүх 9 сарын 17 саяхных тэгсэн мөртлөө 500 гаруй реакшн авцсан. Окей, ер нь бол дажгүй түүх юм шиг харагдаж байна. За юу болсон бэ хамтдаа сонирхцгоё. Нөх аимшиг юм биш ч хүүхдүүдэд ялгаж харьцдаг хүмүүст сурамжтай л юм. Хүүхдийг баг том гэж бүү ялга. Окей. За одоогоос 18-19 жилийн өмнө юм аа. 40 мянгатад манай байрны хажууд нэг гэр ахуйн барааны дэлгүүр байлаа. Байрны нэг давхурт байдаг тэр дэлгүүрийг ажилуулдаг байсан ах эгч хоёр тэр дэлгүүрээ хүүхдийнхээ нэрээр нэрлсэн байдаг юм аа. Хос хоёр нэг хэсэг маш их амжилттай явж дэлгүүрэнч байнгын хүн ихтэй байсан. Ямар тач олонний нүдэн дээр өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж дэлгүүрийнхээ барилгыг өргөтгөж тухайн үеийн гангараа байсан жип машиныг 2-3-аар нь унаж идэлж байсныг бодоход тэр хэрээрээ ашиг орлох сайтай байсан баг. Окей, хаасл хийсэн байна. За, гэхдээ тэд нэг л өдөр дэлгүүрээ хаагаад хаашаа нь мэддэхгүй орс сураггүй явчихаж билээ. Хайш явсан байх нь уу? Та нар юу гэж бодож байна? Түүнээс хойш өчнөөн жил тэр дэлгүүрийн барилга эзгүй хоосон. Том цонхнууд нь халтардаж хагарч гандаж мууцаар намайг тэндээс нүүхээс өмнө тэнд нэг хоолны газар шинээр нээгцэн юм. Би тэр ах эгч хоёрын нэрийг хизээж сандаггүй юм. Ямар ч л байсан тэр хоёр манай аав ээжтэй найзууд болохоор үе манайхаар орж гардаг л байсан. Орж ирэх болгондоо манай хоёр дүүд бас надад зөндөө гоё юм жихэр жимс ундаа тэргүүтэн авчирч өгдөг. Баг том гэж ялгалгүй бүгд нь яг ижлийг авч ирдэг байсан нь бидэнд нэн таатай санагддаг байлаа. Нэг удаа ах эгч хоёр орж ирээд хоол унд болж аав ээжтэй хундаг юм хувааж уухтаа нэг зүйл ярьсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Хос хоёр өмнө нь хизээж тэгж уйлж хайлж байсан удаагүй байнга л инээж явдаг байсан юм. Тэр удаа бүр нулимс туслуулан байж энэ дэлхий дээр та нарыг гээд ирсэн алаг үрсэл анхаарч инхрийлж яваарай миний хоёр найз. Энэ харалтаа биднийг гээд голохгүй хүрээд ирсэн амьтад шүү дээ. Байдгал бүх халамжаа хүүхдүүддээ тавьж байгаарай. Хүүхдийг том баг гэж хизээж битгий ялгаж байгаарай гэж аав ээж хоёрт хэлээд дүүнрээ минь их удаан тэврээд үнсэж билээ. Чухам яагаад вэ гэхээр ах эгч хоёр анх ажилласаа гарч хуваараа юм хийн гэж шийдснээс хойш өдөр шөнөгүй борив бохис хийлгүй ажиллаж өдий зэрэгтэй хүрэх гэж маш их хөдөлмөрсөн улс юмсанжээ. Мөнгөний карьер хөөж байгаа хүмүүсийн ард талд гэр бүл нь золиос болдог нэг тийм бичгтэйг хууль байдаг штэ. Яг л тэр зарчмаар тэр хоёр хүүхдүүдтэй нэгийнхэн анхаарал тавьж чаддгүй байсан гэсэн. Энэ бас ер нь бол гэхдээ үнний ортой шүү. Мэдээж 100% биш гэхдээ ер нь бол үнний ортой. Та хэд анзаарах юм бол айгүй мундаг одоо бизнестэй ч гэдэг юм уу те хүмүүсийн хүүхдүүд нь зарим нь айгүй жих халууцуулдаг. Тэгээ сошиал дээр ч гэсэн нэлээд явж байгааг та хэд анзаарч байгаа. Гэхдээ яг энэ боломжгүй зүйл биш. Би бол хувьдаа бас айгүй дажгүй айлын хүүхдүүд айгүй гоё хүмүүжлтэй сайн хүүхдүүд байхыг бол зөндөө харж ийсэн. Тухайн үед хоёр бандтай том нь 11 та бага нь 6 настай байж ажил гэж их л ядарсан амьтад хаяа нэг л баг хүүхдээ эрхлүүлчихэл болдог байсан гэсэн. Нэг өдөр ээж нь ажлаа тарж гэртээ орохдоо огт санамсаргүй ажил дээрээ байсан нэг сникерсийг бариад орчихж л тэ. Сникерс ганц байсныг ч анзаараагүй юм байх. Тэгээд юм хум ярих зураа
цүнхээ уудлаад нөгөөсний гэрсийг баг хүүдээ өгсөн байна. Мэдээж том нь гордож ээжээ надаа л да гэхгүй л яах вэ? Тэр үед юу ч бодлоо. За чи том юм чинь яадын маргааш аваад өгье заа юу гэд хэлчихсэн гэдэг. Харин маргааш нь дуртайсны гэрснийг нь мартсан гэд хэд хоногийн дараа ажлаа тарахтаа бүр хэрэг болгож байж дэлгүүрээс авч өгсөн гэдэг. Тухайн үед тэднийд юу ч болоогүй. Амьдрал үргэлжилдгээр үргэлжилж ах эгч хоёр ажлаа хийдгээрээ хийж байсан ч сар гарны дараагаас том хүүн учир битгүүлэг шалтгаанаар өвдөх болж өвчин нь улам хүндэрсээр ямар ч сайн эмчилгээ хийлгээд энэ тариа угаад идэхгүй байсаар хүүхдийн эмнэлгийн орон дээр бурхан болчихсон гэсэн. Окей. Эхнэр нөхөр хоёр талигч хүүгийнхээ ажил явдалд ирж хойтхыг нь үүлдсэн лам хүнд хүүхдийн заяа гомдоосон яасан айхтар том толготой юм гэж нүүр нүдгүү загнуулж хитрхи хинэггүй явсандаа харамсаад бараагүй. Окей. Сонирхолтой л нэ эвгүүлийн те. Ингээд хос хоёр дахиад амьдралдаа дахиад тоомжиргүй алдаа гаргахгүй. Үлдсэн ганц хүүгээ бас алдчихвээ гэж айж багыгаа хүсснээр байлгадаг болж үргэлж хажууд нь хамт байхыг хичээх болсон байна. Харин баг хүн ганц хайртай ахаасаа хойш нэг л их гунигтай ганцаардмал хүүхэд болчихсон гэдэг. Аав ээжтэйгээ хэдий сайхан байлаач алагнууд нь үргэлж чихтэй явж байнга ахыгаа ярьж эцэг их хоёроо уйлуулчихдаг байж. Гэтэл тэр айлын зовлон ингээд дууссангүй. Баг хүн хэдий зодтолтож уйлж дуулж байсан ч хэлээ. Газар дээрх ганц ахыгаа үргэлж санан өгүүлж битгэрийн өвчнөд тусаж цаагаараа элгэн мэддэхгүйгээр л өвчилж явжээ. Хид хідэн томоохон хаалгаа хийлгэж хүн шатандаа орсон 7 настай жаалхүү жилийн дараа гэхэд бас л хүүхдийн эмнэлгийн орон дээр ахыхаа араас бурхан болчихсон гэдэг. Зайлвал та ах トゥ хоёрт тэр дээр хийх чухал ажил байсан юм бэлгүй дээ гэж н копи гэж шүү. Фүү. Бас л нүд чийгшүүлэх гэж шүү. Аслаа. Яа, жижиг юмнаас олж хүүхдийн сэтгэл санаагаар яаж эрүүл мэнд хохирдог те. Тэрийг харуулж гин нэлээд олон талтай, ухаар ууштай бас өгүүлэлэг юм уу? Яг болсон явдал өгөөж бас бичээгүй. Яг болсон явдал бас бичлэг байгаасаа гэж бодож гин. Манай ээж эрэгтэй дүү бид хоёрыг их ялгадаг байсан. Чихэр ундаа дүүдэл авдаг. Намайг бол аавдаа хэлгээ тоодгүй. Гадны хүн намайг төрсөн охин биш байх гэж бодмоор. Нэг удаа бас л тэгж байхад би бол бас л дүүгээсээ булааж авах гэж харлаа штэ. Аавга ихч хараад уурлаад бэрийгэ буюу ээжийг загнаад ээж тэгсэн маргааш над яг тийм чихэр авчихсан байж лээ. Хөөхөө ээжийг өрөвцөн гэж бас л анх удаагаа л ээж байж үдэж байгаагүй шүү дээ. Манайхан бас хүүхдүүдээ өөрийн мэдлгүүл гомдодог л ахalta те. Ингэж ялгаж том жижиг гэл. За чи том юм байж гээл те бараг чихэр идээд гоё л байгаа шүү хөрхий бас. Цанаар хичээж явнаа. Би өөрөө 2 хүүтэй ялгахгүй байх юмсан гэж хичээдэг. Эцэг эхчүүд бас нэлээд уншсан байна. 2 хүүтэй ихэр хүүхэд шиг аль аль нь ядлахын явдаг та. Яаж тийм бодолтгэл гардаг юм бол доо хүнд үр хүүхдээ тайван амгалан байлгавал өөртөө ч тайван байна шүү дээ гэж байна. Сүүжний ясанд үнэхээр сүнс хордгүй паранормал тест. Окей. Дараас контент хийвэл хөөрхөл юм байна. Тэ реакшн ч юм уу хийвэл. Түр байж байгаа guys. Өнөөдрийн бичлэг Францын алдарт Calvé дарстай хамтарч байна. Франц дарс бол дэлхийд алдартай. Тэгээд тэр дундаа богдуу гэхлээр бол бүр хамгийн нэр хүнд өндөртэй дарс нь байдаг. Тэгээ World Wine-ийн Calvé дарсны 30 гаруй төрлийг Монголд импортоор оруулж ирж байгаа. 200 жилийн түүхтэй Calvé дарсыг та бүхэн World Wine цэгийн сайтаар бол хөрвүүлэх боломжтой байгаа. Дээрээс нь World Wine сүлжээ бүх дэлгэрүүдээс худалдаа авах боломжтой байгаа шүү. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг Calvé. Guys. Билсэндээ сайн дарс сайхан яриа өрнүүлдэгч Calvé. За дараагийн түүх 2025 оны 7 сард болсон Монголд хэдэн найзуудаараа аялсан хүмүүс тохиолдсон гачралтай явдал байна. Бүр зураг хөрхтэйг орцсон байна замынхаа. Окей, сонирхолтой харагдчих шүү. Бас нэлээд олон хүмүүс реакшнд арчиж. За 2025 оны 7 сарын 22-ны өдөр. За 10 сар өдөртөг нэлээд
Юу эхэлж шүү. Бид найзуудаараа хүссэн хүлээсэн аялал эхэлсэн юм. Арвуула 6 залуу 4 охин явсан юм. Бидний зорьсон газар бол Дорнод аймагт байрлах Буур нүүр юм. Гэхдээ бид тойрох байдлаар Хинтээ аймгийн Бэндэр, Баян Адраг зэргээр тойрч байгалийн сайхан газруудаар дайран өнгөрч очихоор төлөвлөсөн юм аа. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумаас эхлэн Шорон зам эхэлсэн юм. Бид 10 Prius 41 болон RX 450 гэх жижиг том 2 машинтай аялсан юм аа. Эхний өдрөөсөө л бороо хуртай аялал эхэлж бүхэл шүнжин бороо намчхыг хүлээн хонох газраа сонгож ядан явж байтал хэдийн үүрийн 4 цаг болжээ. Ядарч сулдсан бид борооноор майхан саваа бариад хонов. Бүгд л хөөрч догтлсон залуу хүмүүс хойно 4-5 цаг нойр авцгаан сэрэгцгээв. Залуу багц ийм сайхан байд юм да уг нь бол. Өглөө нь бороо зогсож цаг агаарч сайхан болжээ. Бид 4 жолоочтой 2-2-ороо ээлжилж жолоогоо барив. Шорон зам хорогдож өгөхгүй яваад л байлаа. Бүрэнхий болох алдад жолооч солих ээлж ирвэ. Хинтээ аймгаас Дорнод аймаг хооронд байрлах алдарт Тамын 50 гих зам эхлэх алдад солилоо. Би ч нилээн ядарч унтах аядаад явж байтал найзууд гинэт сэрээгээд нөгөө машин маань сураггүй болчихлоо гэд хэсэг хүлээж үзлээ. Араас ирэхгүй байна гэв. Бид буцаж яваад зөрсөн машин болгоноо харж шалгасан ч байдгүй. Ирэх шинж алах. Сүлжээ байдгүй. Хэсэг явж байтал сүлжээ орж ирэх агшинд шууд зогсоод залгаж эхлэв. Хэсэг хугацааны дараа нилээд хол харагдах уулын ингэрт машины гэхэр биш нэг том гэрэл харагдав. Мотоциклих гэхлээр тод том байх нь тэр. Жолоо барьж явсан найз наадах чинь манангийн нэмэлт гэрлээ асаасан машин байна гэхэд манай хэд мөн байна гэдгийг мэдлээ. Эвдэрхий замыг хүнэлтэн цогсоод гэрлээ дохин сигналаа дууран чимээ өгч эхлэв. Эцэст нь нэг юм машин наашаа чиглэх нь харагдаж дотроо битүүхэн сандарч байсан сандрал тайвшрал болохын зэрэгцээ инээд хөөр болоод маатраад ирсэн хойно нь урдаас нь алхаад олчтол хоёр найз үеийн зүрм хумгүй машины багаж ухаж түнхв. Гайхан нөгөө машин жолоодж явсан найз дээр олчтол жолоо сольсны дараахан хөдлөх агшинд нэг найзын чих рүү амтан нисэж ороод сандарч ойрлж эхэлсэн гин. Машинаас буулган чих рүү нь ус хийж гарах орлого хийсэн ч бүтлгүүцсэн гэв. Окей, хэдүүлээ нөгөө аюултай амьтдын бичгээр харж ирсэн. Чих рүү ус оруулдаг гэх те. Би 9-ийн тос хийдэг юм гээд багажинд байсан 9-ийн тосоо гарган ирж хийлээ. Ямар ч байсан амтан дуу гаргахаа болов. Гэтэл найз маань ухаан алдаж сэргээд л байх нь тэр. Яагаад ч юм энэ нэг л биш болоод явчихлаа. Энэ амтнаас болж ингэхгүй байхаа гэх бодол зурс хийж орж ирээд симээрхэн хажуудаа байсан найздаа хилтэл балаарад бай гэлээ. Би ч за хар шүн дэмий юм бодлоо гэд тэр доороо өөрийгөө үгүйсгэв. Эцэст нь найзыгаа тайвшруулан хөдлөлөө. Би ч буцаж байж байгаа. Энэ одоо нөгөө ирж исэн машин дээр яасан. Окей. Нөгөө ирж исэн машинаас нь хоёр найз нь гарч ирээд нөгөө машиных нь багажинд нь 9 тос байсан юм байна те. Окей, ойлголоо. Эцэст нь найзыгаа тайвшруулан хөдлөлөө. Би ч буцаж том машин руугаа солигдож суугаад юу болсныг асуулаа. Найзын чих рүү юм орсны дараа арга ядан сандарсан хэд маань урд явган биднийг гүйцээ гэдэг шийдвэрт хүрч араас яаран хөдөлж чих рүү нь юм орсон найз айж хашгирч нөгөө хэдийгээ сандрахаас гадна ухаан санаа нь балмагдаж ухаан алдаж эхэлжээ. Эмхтэй найз маань байсан учраас их л айснасаа болж тэгсэн байхаа. Окей. Бид Тамын 50-ын хажуух шорон замаар явж байсан. Гэтэл тэр хэд маань ягаад ч юм өөр замаар салж явна. Гүвээ давж явтал зам нь дууссан гэв. Холгүйхэн айл харагдаж айлд очих алдад айлын эзэн ах хүү гарч ирсэн гин. Тэр ах хүүгээс найзууд жих ухагч хүүм бий юу гэж асуудал хинэгч үгүй. Байхгүй ахтан гэж хариулаад гэрлүүгөө орсон гин. Төөрч бодолснаа ухаарсан хэд маань буцаж явах шийдвэр гаргаж мөнгнөж явахдаа манангийн нэмэлт гэрэлнийхээ халтгавчийг авч хасаасан тэр байжээ. Окей.
одоо л яг ойлгож эхэлж шүү бүх зүйлийг. Бид яг л замыг нь тосон зогсож таарч хэсэг явж байтал урд машиндаа яваа дөрвөн маань зогсож дөрвөн хаалгаараа тал тийшээ тарж хурдхан үсрэн буу. Бид хэд ч зогсон. Юу болсон бэ гэтэл том ирвэхээ машинд ороод ирлээ. Ямар ядаргаатай юм бэ те. Цон хаалттай. Машинд яаж орох юм бэ гэд гайхаж хэсэг зогсоод хөдлөхдөө RX жолоодож явсан найз цонхоороо нөгөө хэд рүүгээ заанда одоо салахгүй яг араасаа цувж явна шүү гэж цонхоороо хэлж дуусаагүй байхад өрүүлний тэндээс имгэн инех чимээ сонсогд. Энд ямар огцон орж ирж байна вэ? Бүр төсөөлөг орж ирлээ шүү. Эндээс бидний хачирхалтай адал явдал ихсэн юм да. За одоо л эхэлж байгаа юм биш үү? Ер нь бол юу явдлууд нь зохорхоо ирвэхний талаар биш вэж. Гайхаж алмаарах тэр агшинд жолоо барьсан найз доошоо харснаа над руу хараад миний хүлгийн завсар муур байна гэж санрангуй хэлээд өргөхөд гаргаад иртэл зулцхан муур байв. What? Айд сандарсан би наадахаар гарга гэж орилоод найз хаалга онгоолгон хурдхан гаргаж орхиод хумгүй нөгөө хэдийнхээ араас хөдлөв. Хэсэг явж нөгөө хэдээ гүйцэд очоод дохин зогсоож юу болсноо хэлтэл урд машинд хойн сууж явсан найзын маань царай цонхсон харагдав. Яасан учрыг нь асуутал мань хэдий нэг сэг дагаад байна гэхэд л хамаг биений шарвс босов. Айж сандран за үүр цайдал гүрийгэл унтах газраа нар манцны дараа сонгоё гэдэг шийдэлд хүрээд хөдөлцгөө. Хэсэг явж байтал жолоо барьж явсан найзын баруун гар дээрээс бидэнд байсан нэг удаагийн аяга унаад ирхэн тэр найз цочиж би ч цочлоо. Шууд хоошоо найз луга уурангу яагаад аяга шидэд байгаа юм бэ гэтэл би юу ч шидээгүй гэж тоглосон шинжгүй хэллээ. Би ч яг нарны хаалтны тэндээс унтахын өөрийн нүдэрээ харсан хойно гайхаж хэсэг чимээгүй болов. Эвгүүтэд байгаа нь гарцаагүй болж хідэн найзаа айлгахгүй гэж хоолоогоо сөөдөл дуулж өөр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх гэж их л оролдлоо. Шөнийн 3 цаг нилээн өнгөрч байв. Урд явсан хэд маань зогсож чилээрхсэн биеэ тэнэлгэж бас бийцэх гэж зогсжээ. Бид ч зогслоо. Хоёр эмэгтэй найз буулаа. Жолоо барьж явсан найз ч буу. Би ч жаахан имэж машиндаа сууж үлдвэ. Хойноос бараг нэгэн эмэгтэй найз маань "Бууй, толиндоо машин байна уу хардаа" гэлээ. Би заа гэж толиндоо гарах гэтэл тол байдаггүй. Гайхан лавшруулан хартал тол эвдэрчихсэн байхын тэр. Гайхан өөрөө бууж жолоо барьж явсан найзаасаа "Андаа, яагаад толио ивчихсэн юм бэ?" гэтэл би толио ивхээгүй гэд юм да. Дахин бие минь жирхэл явчихв. Машиндаа сууцгаан хөдлөөд төд удалгүй машины чекний дуу дуурч машин хааз авахаа болчихв. Хэсэг унтраагаад асааж хөдлөлөө. Төд удалгүй миний талын цонх баг зэрэг онгоогоод буугаад хаах гэтэл цонх хаадаг нь цоошлогдсон байхын тэр. Би гайхаж "Андаа яагаад цонхоо цоошлоод байгаа юм" гэж хэлэх атад жолоо барьж явсан найзын 2 гар жолооны хүрдэн дээр байгааг харлаа. Нэг л практад байна да. Найзуудын нэг нь юу н осолтой шүү. Дахин нэг цохилт. Машинд бүүдэл айдас тавтан бодлогшрон биш дотроо их юм бодож явах хооронд нөгөө хэцүү партаа зам дуусчээ. Засмал замд орж яваад удаагүй байтал RX-ийн маань боксн дуурайд эхлэхэн тэр эхэндээ нэг тоосонгүй. Тэгтэл бүр хүчтэй салах гэж байгаа юм шиг болохоор нь яалчгүй зогсож шалглаа. Боолтон суулгарсан юм байхтаа гэдэг таамаг гаргаж за үүр цайдал эвтэйхэн явж байгаа л янзлыг гэд орхилоо. Чихрэн муухай дуурахын яан их л тавгүй мэдрэмж дахин төрүүлнэ. Бүхэл шүнжин явж нар мандан нилээн дөхөн мөн колонк дээр бензин авахар зогсоод талмаар нь юу болоод байгааг ярилцаж байх хооронд нар хэдийн манджээ. Бид ч хөдлөлөө. Тэгтэл нөгөө салах гэж дуурч байсан бокс чинь зүгээр болчихсон байдаг юм да. Газар хоол учир унтахын оронд ахин жолоо сольж газар төхөөр шийдлээ.
Өдөр нь дахин шорон замаар явж байтал жижиг машины дугуй харлаа. Солиод орой 5-6 цагийн алдад Дорнод аймгийн Матад сум орж дугуйны ирэлд гарсан ч бүтлгүүтлээ нутгийн анх 60 км яваад л засмал зам байгаа гэхээр нь зориг гарган запас дугуйгүй замаа үргэлжлүүлэхээр шийдлээ. Би ч өглөөгөр машин байрах учир унтлаа. Гэтэл дахиад найз сэрээлээ. Дугуй хагарчлаа гэж байна. Цай. Ингээд өнгөрч байгаа юм да. Хөдөлж чадахгүй. Би ч итгэлгүй худлаа яриад бай гэд нойроо харамлан хэллээ. Дугуй нэрэл хагарчжээ. Гэхдээ засмал зам руугаа орж ирээд 19-р тосны үйлдвэр өнгөрч явхад хангарчээ. Цаг шөнийн 2 болж байв. Аргагүй нэрхэнд хонхоор болж майхан саваа засаад 2 найз маань нэг машиндаа унтахаар үлдэв. Үлдсэн хэд маань майхан унтахаар болов. Унтах гээд хөвтөж байтал том машины маань тохиололд уурхан тэр эхэндээ ч юм бодсонгүй. Дотор унтах гэж байтал найз түлхүүр санаанд үд арчтай гэж бодов. Гэтэл 2 минут хүрээчгүй ахаад дуурахт нь гайхаж юу болоод байгааг асууж за түлхүүр дотроо байхдаа цоожлохоор тэгдэг юм байна гэд түлхүүрийг авчгаад буцаад майханд орж ирээд яг хөвтөх гэж байтал дахиад дуурхан тэр за та хоёр цуг нэг машиндаа унт гээд жижиг машин руу оруулаад унтахаар боллоо. Эмхтэй найзуудыгаа за нэгнийгээ тэрвэрэд унтцгаа гэж загнангуй хэлээд унтваа. Гэтэл майхны гадаа яг л майхан хуруугаараа зураад байгаа гэлтэй дуу толгооны хэсгээс хөл хүртэл чиглэлд гараад байв. Ядарсандаа нойроо дийлсэнгүү нам унтаж маргааш оройхон зорьсон газар болох буур нүүр дээрээ ирээд хоол ундаа идчихэд сакс тоглоод байж байтал машины тохиолол ахаад л дуурдаг юм да. Шууд л юу вэ? Энэ хүртэл дагаад ирж байгаа юм уу гэдэг боддож байлаа. Маргааш нь өргөж энэ үйл явдал дууссан юм да. Сүүлд нь бүгд гэр гертэ ирээд ярилцах үед бүгд өөрсдийн харсан үтсэн юм а нэгнийхээ айлгчхна гэд хэллээгүй олон зүйлс задрав. Муур гаргасны дараа хүрэн дээлтэй эмгэн замын хажуу зогсож байхыг нэг эмэгтэй найз маань харсан гинлээ. Хөдлөх бүрд ард хар юм үлдээд байсан болон миний талын цонхоор байн харагдаад байсан гэдгийг ч жолоо барьж явсан найз хэлсэн. Би энэ зууныхаа аялыг адал ядалтай бас аимшигтайгаар дуусгасан юм а гэж байна. Замынхаа зургийг оруулсан байна. Окей. Битсэн хэмааг нь уншихад жоохон хэцүү байсан ч гэсэн ер нь бол сонирхолтой түүх байна. Сүхбаатар аймгийн Матад сум гэж байхгүй бас өмнө дэлгэрийн шорон замаар яваад Бэндэр орсон бол буцаад эвдэрхий 50 км-ийн замаар явахгүй дээ. Нэг л алдаатай зохиол байна гэж. Дорнод явах замд л 5-50 км байдаг үстэй гэж. 5-50 км байд юм биш. Аяг хэцүү зам байд юм биш. Тэгээд 5-50 гэд нэрлсэн юм биш. Би бүр сүултээ сүнчтөртэй болохоор 5-50 гэж нэрлсэн болов уу гэж бодлоо. Найрал зүг хаалгаа хин яваад хин хилээд байгааг ойлгох. Зовлоо. Дундаас нь шууд хаялаа гэнэ. Би сая та нарт гайгүй уншсан гэж бодож байна. Нийлэн алдаатай хэсгүүдийг би засаад уншдаг байгаа шүү. Та миний ярьсан бол арай нэг ойлгохоор байгаа х цаа. Тэгээ залуучууд алдаагаа засна үз. Жохон цэг таслаа гоё бичээд гоё зүв бас бичиж сурна шүү. Түшиг байна уншаад түшиг гинэ. За уншиж байна ой. Уншиж байна. Одоохон дууссан байна. За дараагийн түүх ийм сонин эвгүүч юм шиг зурагтай 700 хүний реакшн хийсэн пост байна. Богинохон түүх байна. Би 3-4 настай байхдаа төсөөлийн найз юм шиг бодит юм шиг хүн гэхэд хүн биш нэг тийм зүйлтэй байнга тоглолтог байсан. Шууд ихний өгүүлбэр нь мангар эвгүй өгүүлбэр байдаг нас үед. Би өөрөө айлын баг ойролцоо насны ах ихч байхгүй учраас аавын бэлдэж өгсөн хашаан дотор байдаг тоглоомын нэлсэн дээрээ байнга ганцаараа тоглолтог байсан. Тоглож байхад ханаас ч юм гинэд гараад ирдэг. Гэр дотор байхад гарч ирдэггүй. Гадаад төрхийн хувьд маш намхан тэр үеийн надтай ижил өндөртэй маш том халдсан толгойтой жижигхэн нүдтэй тэгсэн мөртлөө хүүхэн хараа нь маш том ерөнхий их биеийн манжин шиг том хөлтэй хүрэн гуталтай чихгүй 4 хуруутай юу юм бэ? Тэгээд
9 шидийн даавны өөцөр хийсэн мэт өнгөнгийн хувцас өмссөн. Гэхдээ хар бараан өнгө байдаггүй. Инээхэрээ нүдэн томордог. Момо юм шүү баг хөөе. Зовхон хоёр тал руугаа татагтаад томордог. Нэг тийм залтай ч юм шиг царайтай. Наа чи хүүхэд бол биш ээ. Наа чи өстө мэдхгүй идвэ шүү. Ах нь бол өстө олон жил эвгүй баримтууд, эвгүй тохиолдсон явдлууд уншлаа. Арай ч ийм юм анхудаа сонсч шүү guys. Хаяа ууралцсан байхад яагаад ууралсан гэж асуудаг. Одоо битгий уурлаа хамт тоглоё гэдэг байсан санагдаж байна. Гайгүй өгөөмөр юм шүү те. Гайгүй хөөрхөн ааштай юм шүү. Нэг удаа галаар тоглоод ээжид загнуулаад гадаа сууж байсан чинь гинэд гарч ирдэг зангаараа хажууд суугаад дахиж битгийтэйгээрээ за гэж хэлж байсан. Илсээр бялуу хийхээр идэж байгаа юм шиг энтер болно. Одоо төсөөлөл ч юм уу, бод байдал ч юм уу ерөөсөө ялгдаггүй штэ. Яа. Ямар эвгүй сонсогдож байна. Яагаад ч амар эвгүй түүх вэ? Надад бол тийм төсөөллийн найз бол байгаагүй. Өстө байгаагүй санагдаж байна. Сонирхлын тий. Бүр ингэж тод сунартай нөхөртөл санаж идэг. Энэ TikTok бичлэгээр багада нэг ойролцоо насны охинтой тоглоод гүгээд байсан. Чин тэрнийх нь оршуулга эдэрн жинхнээсээ байдаг гэсэн. Ээж аав эргэн тойрных нь төсөөлийн найз нь гэж боддог байсан. Окей, 7 минутын урттай юм байна. Төсөөлийн найзтай байх нь одоо зөвхөн Америкт байдаг зүйл үсч үгүй байна. Тэгж бодохгүй байна гэж байна. Би төсөөлийн найзтай болохоо хүчилдэг байсан. Энэ баг би ээж магадгүй зүгээр өөдөө штэ бас хаяа тэгэл төсөөлийн найз майз өөрөө зөхөөгөл ихтэй учруу харагч марагдахгүй л те. Энд нэг комент байна. Миний хүү Франк гэдэг төсөөлийн найзтай байсан. Тэгээ тэрнтэйгээ аюу их ярьдаг байсан гэж байна. Тэгээ бид нар Франк гэдэг хүү байранд өмнө амьдарч ийснийг олж мэдсэн. Гэр бүлэрээ амралтанд явж байгаад живж өгсөн юм байна тийм үү. Тэгээд энэ хэд өөртөө нэг ном олсон гэж байна. Тэгсэн чинь номон дээр нь Франкт зориулв. Аав ээж хоёроос нь гэх. Испани хэл дээр ном олсон гэж юм. Франкийнх нь аав ах нь болохоор өөртөх нь байртай залгаа. Тэгээд байр нь залгаа болохоор өмнө тэр Франкэд хүн одоогийн хүүгийнх нь унтлагын өрөөнд амьдардаг байсан юм байна. Тэгээд тэр Франкэд хүүгийнх нь зургийг хүүд нь үзүүлсэн юм байна. Тэгсэн чинь хүүнд баярснаа. Ээжээ энэ манай найз Франк байна гэсэн гэдэг гэж байна. Йоо. Амар Frank rest in peace гэж юм. Тэгээд байр марын сольж мөлсөн юм ааши. Пүү ийм их юм болдог аа. Яа, төсөөлийн найз. Та нар төсөөлийн найз байна уу? Та нарын төсөөлийн найз чи ямар шүү вэ? Надад 3-аас 5 насны хооронд тийм хардаг зүйлтэй байсан гэж. Ер нь 3-аас 5 наснд тийм юмд аюу тохиолдсон юм шүү. Манай 3-аас 5 насны үзэгч нар байна уу guys? Дээшээ хараад хөвтгээр таалны нэг булангаас нөгөө эсрэг талын булангийн хооронд бөөрөнхий бөөнөрсөн хар утаа шиг зүйл наашаа цаашаа их явдаг байсан. Бас цагаан их гоёмсог гялалцсан тийм гих дүрсгүй сонин зүйл их харагддаг байсан. Яг тэр зүйлүүдэд хараад хөвтөж байхад дээрээс тэр гялалцсан сонин зүйл доошлоод авжуурны ойролцоо агаар дээр үхэр тэрхтэй шар дээл хувцастай эрэгтэй настай хүн болоод хувиршдаг байсан. Ямар сони тааш ямар амар юм хард юм бэ ёо. Би ямар амар тод хард юм бэ те. Хөөхөн юм бэ гинэ. Яг зурган дээр ч хөөхөн харагдаж байна. Гэтэ яг бодтой амьдрал дээр ийм хүн гараад ирвэл чи эвгүүл юм. Лабубу юм биш үү чиний төсөөлийн найз гинэ. Өнөр бараг тийм юм шүү хөөе. Түшиг ах уншаараа, түшиг ах байна уншаараа гой түүх байна гэж. Харин ашигтай юм шүү. Зөвлөгөө энэ төр өгөөд гинэ. Харин ер нь бол энэ мань хүн бод нэлээд ашигтай байсан байна. Зөвлөгөө өгөөл те. Айгуу зөв хүмүүжлээд байсан биз дээ аав ээжийнх нь хажуугаар. Гэтэ бүр эвгүй гар байсан бол яах вэ? Буруу зөвлөгөө өгдөг байсан бол яах вэ? Альвэ галаар тоглол. Өөрийгөө нинжа гэж төсөөлөөд наад утгаараа тоглол. Наад галаа хасаа залуу минь. 4 настайгаас хойш миний бодолд яг Inside Out гэд хүүхэлдэйн кинон дэр гардаг шиг 5-аас 6 хүн нэг тийм том ширээний ард бүгд зогсцсон байдаг байсан. Хэрвээ Inside Out төсөөлийн найзаас гаралтай хүүхэлтэй бол яах вэ? Бүгд өөрөөр өнгөтэй, өөрөөр хоолойтой, өөр үзэл бодолтой. Надтай маш их ярилцдаг байсан. Зөвлөдөөч гэх юм уу? Тэр болохгүй. Энд ч болно гэдэл. Унтах үед ч за унтцгааш ч юм уу? Хорон мөч бүрт толгоонд байдаг байсан. Тэр үедээ ээж аавд надад ийм 5-6 найз байдаг. Надтай зөндөө юм ярьдаг гэд хэлсэн. Тийм юм гэж юу байх вэ гэл тоглоом шоглоом болгоод өнгөрсөн. Сургуульд ороод хэдэн жилийн дараа нэг нэгээрээ тоон багассаар байгаад нэмэтгэл
төсөөлөлд байгаа болсон байсан да. Inside Out хэдэн онд гарлаа да. Үзчихэд үнэхээр гайхаж байсан да. Ийм зүйл миний дотор хүүхэд наснд байдаг байсан. Ингээд хүүхэлтэй кинонд хүртэл байж байх гэдэл ингээд бодохоор хүүхэд наснд төсөөлөл их хүчтэй байдаг юм шигэ. Одоо ингээд том болсон хойноо бодохоор аюу олон зүйлс яг болж исэн юм шиг мөртлөө. Тухайн үеийнхаа төсөөлөлтэй бодит юм шиг итгэж яадаг тийм үзэгдэл бол зөндөө байгаа. Энд ингэж шít би бас нэг нэгээр нэрлэлчихсэн. Ямархуу зантаагаар нь таньдаг байсан шүү дээ хаа гинэ. Том болох тусам алга болсон та нар чи ямар сонир хүмүүс вэ? Ийм бэд юм уу? Баг байхдаа би их ааштай юм л болвол уурлаад савж унаад байдаг байсан. Хамаатан садангууд эрхийн балаа гэдэг байсан. Гэхдээ байна штэ. Би ямар нэг юм хийхээр нэх том царайтай хөгшин жижигхэн хүн шоолоод дооглоод ханаас ч юм гарч ирээд уур хүргээд байдаг байсан. Тэрийг хараад ууралдаг байж лээ. Одоо бодсон тийм хүн огт байхгүй. Зүгээр миний төсөөлийн хүн байсан санагдах их сонирхолтой те. Нэг постэр уншсан юм а. Намайг баг байхад ээж аав хоёр томилтоор 7 хоног яваад намайг нэг хүүхэд тасрагч харж үлдсэн юм. Эхний хоногоо гайгүй хоолунд хийгээд гэр орон цэвэрлээд дайжгүй байсан. Хоёр дахь өдрөө царайнд бүр зовхийцэн би ном зохиол бичих дүртэй хүүхэд байсан болохоор асрагчийн талаар бичиж байхад ард амар муухай царай гаргацсан хараад байж идэв. Тэгээд чи юу бичиж байгаа гэснээ намайг боогоод унгаасан. Би маш чанга ойрлсон болохоор хажуу айлын ах цагдаа дуудаад цагдаа нарыг ирсэн чинь хаалга онгорхоо би гэрт ганцаараа байсан гэсэн. What? Тэгээд нэгс ирсэн имлэгт ээж аав хоёр ирсэн. Би бүх юмаа ярьсан. Тэгсэн чинь анханасаа ээж аав хоёр асрагч аваагүй. Намайг ганцаараа байж чадна гэж бодоод үлдээсэн байсан гэсэн. Одоо бодохоор чихүүц хүрмээр. Сүнсний хоол идсэн гэсэн үг үгнэ. Хоолунд хийгээд гэсэн байна. Тэр хоолноос нийцсэн гэсэн үг гэж. Яаж 3 4-тэй байсан үе санаад байдаг нэ. Ер нь бол хайлтмалд орж ирд юм аа. Би ч одоо ингээд 30 гарцсан шүү дээ. Тэгэхэд ингээд ер нь нас явах тусам дурсамжуудаа жоохон алдж эхэлт юм бэлээ. Дүүнэртэй хандчихлахэд ер нь дурсамжуудаа жоохон бат бөх бас байлаж явал аюу дайжгүй. Тэгэхгүй бол баг багаараа ер нь ингээд дурсамжууд чинь жоохон арилдаг шүү за. Тэгээ заримдаа ингээд хүн баягаад дурсамжаа сансан ч гэсэн тэр дурсамж өөрөө бас ингээд өөрчлөлттэй байх нь илбүү байдаг. Яг ингээд бодохоор нэрээ тийм байсан гэж бодож байгаа боловч дурсамж өөрөө замнаа ингэж өөрчлөгдөж чинь гэж явдаг гэх юм уу? Бас тийм тохиол байдаг шүү за. За ер нь бол дайжгүй түүхэн, аюу сонирхолтой түүхэн. Зэвүүн түүх байна, аюу энгийн мөртлөө те.